Film, кино. Янхва. Үндсэн үг хэллэг кибун охэ. Кинотой холбоотой үг хэллэг. Янхва конрyon охэ. Мэлю янхва. Хайрын тухай кино. Кимпу янхва. 공포 영화. Компу янхва. Аимшигын кино. SCF янхва. Шинжлэх ухааны зөгнөлт кино. Экшн янхва. Адал явдалт кино. Комеди янхва. Инэдмийн кино. Янхва чэмүг. Киноны нэр. Янхва камдог. Киноны найруулагч. Янхва хэбэу. Киноны жүжигчин. Пен хөгжөөнд дэмжигч. Янги хада жүжиглэх. Саньон хада кино гарах. Мэпиусо билетийн касс. Янхва пё киноны билет. Гипеда баярлах хөөрөх. Шилбеда гунигтай өрөвдөлтэй. Хэмбүк хада аз жаргалтай. Пүлхэн хада золгүй. Чилгопта хөгжилтэй. Чирүү хада уйтгартай залхмаар. Верупта ганцаардах. Үүл хада гунирхах. Шимшим хада хийх юмгүй уйдах. Мусопта аймар айх. Нуллада гайхах. Укида инэдэвтэй. Удда инэх. Үлда уйлах. Шиннада хөөрөх. Шиннада хөөрөх онгод орох. Хуанада уурлах. Чуллида үүрэглэх. Кирипта санах санагалцах. Кирипта санах санагалцах. Сэ тано коп үнхөс. Комсек хада хайх. Кёнчи байгалийн үзэмж. Киса жолооч. Налшин хада туранхай. Мэчин зарагдаж дуусах. Мэрэ ирээдүй. Патанагши далаагаас загас барих. Саран хайр. Сан хада төсөөлөх. Саньон шиган кино гарах цаг. Саньон хада кино дэлгэцнээ гарах. Саньон хада кино дэлгэцнээ гарах. Суужун хада нандин суг дотор. Үүжүү сансар. Ээн хайртай хүн амраг. Янги жүжиглэлт. Янхваган кино театр. Емэ билет захиалга. Емэ хада билет захиалга. Ибёл салах хагцах. Инги нэр хүнд. Чалсан кида царайлаг. Чончэн дан 최고 дээд зэргийн хамгийн. Панмэ зарах. Панмэ зарах. Пён тал. И гişгээр төгссөн үйл үгийн үндсэнд А гişгээр эхэлсэн нөхцөл залгавал уг хоёр гişгийг хурааж бичиж дууддаг. Жишээ нь пи отта пьотта кэри нэмэх нь кэрио. Түүнчлэн уу гişгээр төгссөн үйл үндсэнд А гişгээр эхэлсэн нөхцөл залгавал уг хоёр гişгийг хурааж бичиж дууддаг. Жишээ нь кагу дээр нэмдэг нь кагуо. Сау дээр нэмдэг нь саво. 네, 1번. 마시오, 키리오, 페워, 와. 네. 2번. Дараах бичлэгийг сонсоод чанга дуугаар дагаж хэлээрэй. Машио 보세요. 여기와 보세요. 연필로 그려 보세요. 이 학교에서 한국어를 배워 보세요. 3번. бичлэгийг чанга дуугаар уншаарай. 봄이되어 산에 올라가 배웠습니다. 봤습니다. 다시 봄이 되어. 봄이 되어 산에 원래
올라가 봤습니다. 네. 진들레가 많이 폈네요. 네. 저는 아름다운 경치를 그려 보겠습니다. 친구는 꽃으로 반을 예쁘게 꾸몄습니다. 네. 예쁘게 꾸몄습니다. 예쁘게 꾸몄습니다. 네.